би үндэсний телевизийн захирлаар 2013 онд одоо томилогдсон. Тэгээд одоо яг сандын 2013 онд үндэсний телевизийн захирал болчоод тэгээд тэр 1000 ажилчдын өмнө үг хэлэх гэж зогсож байхдаа миний хөл чичирж лээсэн. Яг ингээл тайзан дээр гараад одоо хүмүүсийн өмнө гарахад бол яг миний одоо жоохон бах залуу байхад хамт ажиллаж исэн тэр мундаг одоо хүмүүс өдөөс хараад тэр ажлаа хийгээл байж байгаа юм чинь тий. Тэгэхэд би бас нэрээ за ямар юу хийчвдээ гэж бодоод бол чичээл зогсож исэн. Тэгвэл Монголын одоо бас тусгаар тогтнолын дархлаа болсон телевиз шүү дээ. Бид нарыг ингээд бүх телевизүүд л одоо үндэсний телевизээс улбаатай байдаг учраас ер нь бол жижигжил их л одоо бас омогшиж бас айж исэн л да. Албан тушаал гэдэг бол төр зургийн юм тий. Хүний одоо нандин чанар, хүний чадвар гэдэг бол мөнхөд байдаг учраас чи тэр хугацаанд те чиний нас ч болоогүй байсан байж болно. Чи тэр хугацаанд юу хийж чадваа гэдэг чинь чамд нөгөө дараагийн одоо явсны чинь дараа яригдах тийм зүйл гэж би ойлгодог л да. Тийм учраас би бол их хичээгэж ажилласан. Тэгээд одоо ингээ эргээд харахад бол бас үндэсний телевизийн тэр одоо архивын одоо мөхөжсэн тэр зүйлийг бол сэргээсэн ингээл одоо миний нэрээр нэрлэгдэх ганц хоёр ажил байна. Тэгээ тэргүүрээ бол бас эргээ харахад бол хийгээ явцсан байна л гэж боддөө штэ.